Нэмэлт цаг хөтөлбөрийг сонгон үзэж байгаад баярлалаа. Хөтөлбөр үргэлжилж байна. Их шав дэвжээний бөхчүүд Сүхбаатар аймгийн Төмөн цогц сумын галт төмөрт өртсөн нутгийн ард иргэдэд туслаж Хагастон цагаан будаа болон бусад хэрэгцээд хоол хүнсний бүтээгдэхүүнийг өнгөрчөө 7 хоногт хөрвүүллээ. Сүхбаатар аймгийн Төмөн цогц сумын нутаг дэвсгэрийн 90% галд өртөж 63 айл орон гэргүй болжээ. Гал одоо ч гүйц сунтраагүй нөхцөл байдал хүндхийвэр байна. Орон гэр молоо галж чатасан айлууд сэтгэл санааны хувьд хямралд орсон. Тиймээс гамшигт өртсөн нутгийн иргэдийн сэтгэлд өчүүхэнж болов тусдим хүргэхээр Монголын үндэсний бүхийн их шав дэвжээний бөхчүүд 500 кг цагаан будаа, 300 кг гомон зэрэг хоол хүнсний бүтээгдэхүүнийг Төмөн цогц сумын иргэдэд хүргүүлэхээр боллоо. Сүхбаатар аймгийн хамгийн их галт төмөр асж байгаа Төмөн цогц сумд хандив. Өөрийнх нь чадлаараа хүүхдүүд манай сексний хүүхдүүдээс хавлаад улсын солтой, улсын агуу солтой бүх хүртэл бүгдээрээ хандив өргөсөн. Тэгээд энэ хэмжээндээ бид өөрийнхөө чадлын хараар өчүүгэн жолтгоод нэмжлэг үзүүлэх гэсэн. Хагастон гаруй хүнсний цагаан будаа. За тэгээд бас нэг 200 тэл орчим гомон. Иймэрхүү зүйлсийг одоо хүнсний нэг яралтай байгаа. Тэр одоо гамшигт нэрвэгцэн ардуудаа бэлэг болгож хандив болгож байгаамаа. Одоо гэрэн шатсан, мал хундран шатсан, хашаа орон шатчихсан. Ер нь би тийм 63 айл өртчихэд байгаа. Манай газар нутгийн бол нэг 90 төвөн шатсан. Одоо тэгэл бидний ярьдгаар нөө ходоодондоо байн хасаад өдөр бүр. Одоо ингээд та бүгдийн тусламж бэмээр бид ингээд ажил хийж гүйцэтгэж энэ их ажлын харгалгаар нь Их шав дэвжээ Монгол Улсын аварга Эрхэнбаяр, Улсын начин Баянжаргал, Бадамсүрэн зэрэг улсын аймгийн цолтой 100 орчим монлоо бөхчүүдээс бүрддэг. Хувийн анхны дэвжээ гэдэг тодтолыг ч мөн дагуулдаг юм байна. Их шав дэвжээний бөхчүүдийн энхүү Монгол орны зүүн хэсэгт нүрлээд буй галын гамшигын эсрэг нэгдэж галд өртсөн бус нутгийн ард иргэдэд туслах уриалгыг гаргаж байна.